Долдугаар сарын 19-нд хуралдсан Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анх дугаар хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүлэгчтэй сонгосон билээ. Анх дугаар хуралдааны тогтоолын дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Пүрэв Доржийн Эрдэнэт энэ сарын 20-ны өдөр төрийн албаны хууль ёсыг хүндэтгэж иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар шинээр сонгогдсон Гомбожавын Эрдэнэтад тамга тэмдэг гардуулж иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүлэгчдэд ажлын амжилт хүслээ. Өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон шинэ иргэдийн хурлын дарга одоо аль биесээр ажиллаа хүлээлгэж өглөө. За өнгөрсөн хугацаанд бол бид бас богино хугацаанд ч гэсэн Дархан аймгийнхаа ард иргэдийн төлөө бас энэ нийгмийн ажил сайжруулахын төлөө нэлээдгүй ажлыг бас санаачилан хийж амжуулсан байдаг. Дарханд маань нэг ч гэсэн ажлын байрыг бий болгохын төлөө, нэг төсөл хөтөлбөрийг одоо хөдөлгөхийн төлөө бас нэлээдгүй одоо чармаалт гаргаж ажилласны хүчинд бол нэг 4-5 удаа том төслүүд бол хөдөлж нэлээд үний ажлын байр бий болох, цаашдаа болох орны засгийн төсөвт дэмжлэг үзүүлэх ийм ажлууд бол тавигдсан. За дээр нь төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бол бас шинэ шатанд гаргахын төлөө ингэж одоо хувийн хвшлийнхаа байгууллагуудтай одоо харилцан ойлголцож, уулзаж ингээд одоо урьдчилан тохироон дотор үрж ингээд ингэснээрээ яг үгээр ер нь хувийн хвшлтээрээ тулгуурлаад энэ орон нутгийн төсөвт одоо өрөлцөхгүй байгаа зарим асуудлуудыг бол төрийн заримжийг үргэлж энэ одоо хувийн хвшлийн байгууллагуудаараа хийлгэх ингэснээрээ хувийн хвшлтээ бас төрийн зүгээс бас дэмжлэг цуцлаа үзүүлэх зэрэг ийм ажлыг бол амжуулахын төлөө нэлээд одоо чармаалт гаргаж ажиллаа. За энэ ажлуудаа бас цааш нь үргэлжлүүлж авч яваарай гэдгийг бас шинээр томилогдож байгаа удирдлагатаа бас захилаа. Тэгээ ер нь бол эцсийн эцэст бол альва хөгжил дэвшил альва одоо зүйлийг ярихад бол ерөөсөө л эцсийн гол хүчин зүйл нь хүн байдаг. Тийм учраас өнөөдөр төрийн үйлчлэгний байгууллагын тэгш хүртээмжтэй шударга одоо энэ байдлыг хүнээд эдэлсэн хамгийн гол нь иргэд хөдөлмөрчдөө чирэгдүүлэхгүй байх, бухимдуулахгүй байх энэ тал дээр ер нь анхаарч ажиллаарай гэдгийг л одоо хоёрхаа зүгээс захилаа да. За тэгээд ямар ч байсан одоо шинээр ажил авч байгаа энэ удирдлагуудаа бүгдээрэнд нь ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Ажлаа хүлээн авсан Гомбожавын Эрдэнэбат ажлаа юун түрүүнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын эх 4 жилд барих чиглэлээ боловсруулан гаргахаас эхэлж 2017 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх төслүүдийг боловсруулж батлана гэлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 7 дахь удаагийн сонгуул явагдаж энэний үр дүнгээр Монгол Ардын нам олонхуулж Монгол Ардын намаас нэр дэвшиж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгож өнөөдөр ажлаа хүлээж авч байна. Тэгэхээр мэдээж хэрэг хамгийн түрүүнд ажлаа юунаас эхлэхээр бид нар аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 4 жил баримтлах чиглэл гэж гардаг. Энэ чиглэлийг боловсруулах ажиллагаа нь. Тэр нь 2017 онд аймгийн эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх төсвийн төсөл одоо ингээд боловсруулж эхэлнэ. За энэ дээр бол одоо бид нар аймгийн иргэдийн хурлын байгууллага энд оролцож нэг батлаж хэрэгжүүлэх ёстой. Ингээд бид нар төрөлх хотын маань 55 жилийн энэ жилд хойж байна. Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчийн тогтоолоор энэ оны 2 дугаар хагаст тогтоож 2 дугаар хагаст тэмдэглэх юм шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энийгээ одоо нийт одоо дархныхаа ард түмэнтэй нэлж ин их ойгоо тэмдэглэх ажиллагаа нь. Ингээд мэдээж хэрэг аймгийн эдийн засгийг хөгжүүлэх, аймаг орон нутгийг хөгжүүлэх хэдийн чиглэл одоо гарнаа. 2009 онд бид нар аймгийн хөгжлийн цогц бодлогыг боловсруулж 2020 он хүртэл цогц бодлогыг хэрэгж батлаж ажилласан байж байгаа. Энийг цааш нь хэрэгжүүлэх улам шинжлэх юм ажлууд байна. Ингээд бид нар бол мэдээж шинээр аймгийн засаг дарга одоо өнөөдөр нэр дэвшиж байна. Өнөөдөр ингээд батламжлагдах байна. Иргэн сайдаар тэгэхээр аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажил байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийг боловсруулах ажилдаа бид нар сэтгүүтэй оролцож бид нар ямарчсан өөрсдөө нэг юмсан чиг хөтөлбөртэй болж байна. Монгол Ардын нам 9 эрдэнэ хөтөлбөрийг бас одоо ард түмэнд дэвшүүлсэн байж байгаа. Тэгэхээр энд одоо мөрийн хөтөлбөрийн ард түмэнд дэмжсэн. Тэгэхээр энэ одоо бидний үйл ажиллагаа иргэдийн хурлын үйл ажиллагааны чиглэл засаг даргын мөрийн хөтөлбөр бол үндсэндээ энэ чиглэлж одоо энийг хэрэгжүүлэх чиглэлж чиглэгдэх болно.